би Баянгор аймгийн Баянгов сумын малчин давгийн даржаагт байна. Би энэ фестивальд 2 дахь жилд оролцож байна. Манай Монгол Ухсаатан хэл хурцтай холбоо байгуулагдаад анхдугаар чуулганд оролцсноос миний энэ үйлчлэг эхэлсэн. Тэгээд энэ эсвэрийг бол би хүүхэд багнаснаас манай аав гоё эсвэрд хүмүүс одоо малаа өсөлж байхдаа морин дор явж байхдаа ингээд сайхан эсвэрээр явдаг. Би бас яаж эсрэх вэ гэж боддог байсан. Тэгээд яг ишиг ураг хариулт байхаас үеэсээ би юг энэ эсвэрийг одоо авар ногооноор гэдэг одоо шоу байдаг шүү дээ. Болжмор үеэ шоу. Тэд нар ингээд дуурна. Тэгэд би тэрнийг одоо дуураад намайг янз бүр эсвэрээд ингээд намайг болжмор намайг тэгээд дагаа дуурах жишээний. Тэгээд би болжмортой үнсэндээ тэр шоууттай харьцаж байгалаа сурсандаа тэгээд. Энэ манай миний эсвэрийг тагнаа эсвэрээ гэдэг юм билээ. Амар жаргал гэдэг доктор одоо 23 онд Баянгор аймагт чихтаа. Таны тагнаа эсвэрээ байна гэж одоо надад хэлсэн юм аа. Манай нутагт ер нь эсвэр дуусууд олон шүү дээ. Тэгээ манай хүүхдүүдээс манай нэг эрэгтэй хүүхдүүд одоо сайхан эсвэр чинь эмэгтэй хүүхд маань эсвэр. Одоо би тэгээд ачцээ нартай бас энийг өвлүүлж зааж өгч л байгаа. Энэ тулсан хуураа мөн адилхан зааж өгöl ингээл явж байна да. Тулсан хуурыг бол би 2008 оноос эхэлж гардаж хийсэн. Тэгээ би тулсан хуур ангалж ингээд хийж угаад анадны энэ Монгол Ухсаатан хэл хурцтайгаа холбоонд одоо нэгдэж орсноор тулсан хуураа тоглоод мөн номон хуурыг хулс модоор хийж үзсэн. Тэгээ сүүлдээ одоо байгалийн одоо энэ хаягдл одоо энэ байгалийн жамаар яасан энэ янгэр гэдэг амтны хэврийг бас сонирхоо бэлчээрээс авчираад энэ хэврийг би хийж үзэж бас янгэр гэдэг амтыг мэдхгүй хүмүүс байвал энийг бас үзэж өгч жоохт ингээд үзэж танилцчихвал зүгээр юм уу гэж бодоод би энэ хэврийг хийсэн юм. Энэ болохоор гитар утастай. Энэ болохоор ингээд эврээр хийгдсэн. Энэ болохоор юм ясан цохортой. Ийм хуурыг хийсэн. Мөн төмөр хуурыг хийж л байгаа. Эхэлж ил байна. Гойлон хуурыг хийж үзсэн. Яг одоо карвены бааз гэж гойлоор би анх тийм юу хийгээд салхин тоглож болдгоо гэсэн үнэхээр үний билээ. Би салхин тоглоод хэдхэн дуудатал тэгээд угаараа ингээд авчтай билээ. Тэгээ одоо бол би тэр жинхэнэ одоо нөгөө алтан булгийн юунаас олдсон. Хүнүүгийн машин тэр ясад дуурайлга тийм ясаар хийж үздэг юм бол гэж бодоод бэлтцэн бол одоо гаргацсан байна. Тий. Манай энэ ч бол яг хөт илгэрсэн газар шүү дээ. Энэ хулсан хуур олцсон эмэгтэйж бол тоглодог. Мөн эмэгтэйж бол тоглохтаа болохоор урд манай ээж дээр ярьдаг байсан. Бид нар хоньдоор уулзцаагаад хэний хуур гоё зогорч байна гэд тоглодог. Тэгээд тоглохтаа бид нар энэ хилэн дээр нь одоо ингээд өөрчлөлт оруулаад энэ хилийн тавгардаа их баг болгоод хинээсээ илүү дуурч байна гэж уралддаг байсан гэж ярьд юм лээ. Бүр гөрчүүлээ ярьж байгаа бол ингэж уралдахдаа энэ хэрийг ултаан зэрэг одоо түүхэл юм да. Ингээд энэ шанааны хаарын юунаас ингэж байгаа зөвөр гişэрэж байгаа. Энэ дээрээ наагаа том баг болгоод ингээд авээ зүг нь өөрчлөлт. Ингээд хүртэл хоорондоо өрсөлдөг байсан гэж ярьд. Манай тэнд болохоор одоо цайны зам гэж ярьдаг шиг манай тэр будаа зам гэж одоо нэг Бээжингээс ингэж явсан зам байдаг гойшоо гарсан юм. Хуучны тэмээ чимэнжингийн цоо явдаг. Тийм учраас дээр үед энэ улс гэж одоо сайны жүнз гэж ийм одоо харьцдаг юм. Тийм учраас энэ бас арай олдсон гайгүйс учраас манай тентхийнхаа ер нь хийдэг байсан. Тэгээд сүүлдээ энэ олдхон болонгот нөгөө эмэгт улсуудын үсний шүүр гэж юмний хоёр талын юм гатгай баруулсаар сүүлийн үеийг нь хийгдэжсэн. Тэр үл их богинохон иймэрхүү наривтар дуу ийм хуурууд хийгдэжсэн. Одоо бол яг энэ улс олдож ил байна. Тэгээд олдоол ингээл хийж ил байна. Тэ. Би одоо Баянгов сумынхаа соёлын төвд Монгол Ухсаатан хэл хурцтай холбооны танхим манаас байгуулах. Тэгээ соёлын төвөнтэй хамтраад одоо хүүхдүүдэн бэлдээд эхэлж байгаа. Одоо байдлаар нэг 21 хүүхэдтэй ажиллагаагаа эхлээд явж байна. Тэгээд дараа нь болохоор би юунд орно? Ерөнхий улсын сургуулийн тэр технологийн хичээл дээр энэ хулсан хуурыг яаж хийдэг талын технологийн хичээлийн бол одоо би өөрөө гардаж энэ одоо сургууль 9 сарын сургууль эхлэхдээ зэрэг хүүхдүүдтэй зааж сурна гэсэн тийм бодолтой байна да. За үнэхээр сайхан байна. Дараа урд гişэрсэн сайхан энэ улаах архины таашаахнахаа үрт хоёр дахь шилдэ баярлж байна би. Үнэхээр сайхан байна. Манай хамт олон бол үнэхээр сайхан халуун болоод үрдсэн улам одоо хүмүүс нэмэгдэж сонирхогчд маш ихсэн байна. Гадаадын хүмүүс их сонирхож байна. Бид нар тэгээд тэрлээс бол бид нар чадхаараа өөрийнхөө сурсан болгоныг л зааж хичээл иймэрхүү байна да. Тэгээ наадам сайхан болж байна. Энээс хойш одоо Монголынхаа уламжлалыг
Дэлхийн нийтэд одоо бас түвэн сурчлахад миний ч өвөн хувь нэмэр орох болов гэж бодож байна да. Би Баянгар аймгийн Баянгов сумын малчин давгийн даржаа гэдэг хүн байна. Би энэ фестивальд 2 дахь жилд оролцож байна. Манай Монгол Ухсаатан хэл хурцтай холбоо байгуулагдаад одоо анхдугаар чуулганд нь орсноос миний энэ үйл ажиллагаа эхэлсэн. Тэгээд энэ эсвэрийг бол би хүүхэд багнаснаас манай аав гоё эсвэрд хүн байсан. Одоо малаа усалж байхдаа мориндор явж байхдаа ингээд сайхан эсвэр явдаг. Би бас яаж эсрэх вэ гэж боддог байсан. Тэгээд яг ишиг ураг хариулт байхаас үеэс би юуг энэ эсвэрийг одоо авар ногооноор гэдэг одоо шоу байдаг шүү дээ. Болжмор үеэ шоу. Тэднэр ингээд дуурна. Тэгэд би тэрнийг одоо дуураад намайг янз бүр эсвэрээд ингээд намайг болжмор намайг тэгээд дагаа дуурах жишээ. Тэгээ би болжмортой үнсэндээ тэр шуудтай харьцаж байгалаа сурсан даа тэгээд. Энэ манай миний нэсгэрэг тагнаа эсгэрэ гэдэг юм билээ. Амар жаргал гэдэг доктор одоо 23 онд Баянгар аймагт чихтаа. Таны тагнаа эсгэрэ байна гэж одоо надад хэлсэн юм аа. Манай нутагт бол ер нь эсгэр дуусууд олон шүү дээ. Тэгээ манай хүүхдүүдээс манай нэг эрэгтэй хүүхэд бол одоо сайхан эсгэр чинь нэг эмэгтэй хүүхэд маань эсгэр. Одоо би тэгээд ачцээ нартаа бас энийг өвлүүлж зааж өгч л байгаа. Энэ тулсан хуураа мөн адилхан зааж өгөл ингээл явж байна да. Тулсан хуурыг бол би 2008 оноос эхэлж гардаж хийсэн. Тэгээ би тулсан хуур ангалж ингээд хийж угаад анадны Монгол Ухсаатан хэл хуурчтайгаа холбоонд одоо нэгдэж орсноор тулсан хуураа тоглоод номон хуурыг хулс модоор хийж үтсэн. Тэгээ сүүлдээ одоо байгалийн одоо энэ хаягдл одоо энэ байгалийн жамаар яасан энэ янгэр гэдэг амтны хэврийг бас сонирхон бэлчээрээс авчираад энэ хэврийг би хийж үзэж бас янгэр гэдэг амтыг мэдхгүй хүмүүс байвал энийг бас үзэж өгч явахт ингээд үзэж танилцчихвал зүгээр юм уу гэж бодоод би юм хэврийг хийсэн юм. Энэ болохоор гитар утастай. Энэ болохоор ингээд эврээрээ хийгдсэн. Энэ болохоор юм ясан цохортой. Ийм хуурыг хийсэн. Мөн төмөр хуурыг хийж л байгаа. Эхэлж л байна. Гойлон хуурыг хийж үзсэн. Яг одоо карвены бооз гэж гойлоор би одоо анх тийм юу хийгээд салхин тоглож болдгоо гэсэн үнэхээр үний юм билээ. Би салхин тоглоод хэдхэн дуудатал тэгээд угаараа ингээд авчт юм билээ. Тэгээ одоо бол би тэр жинхэнэ одоо нөгөө алтан булгийн юунаас олдсон. Хүнүүгийн машин тэр ясад дуурайлга тийм ясаар хийж үзт юм бол гэж бодоод бэлтцэн бол одоо гаргацсан байна. Тий. Манай энэ ч бол юу хөлт илгэрсэн газар шүү дээ. Энэ хулсан хуур олцсон эмэгтэйж бол тоглодог. Амун эмэгтэйж бол тоглохтаа болохоор урд
манай ээжидэр ярьдаг байсан. Бид нар хониндоор уулзцаагаад хэний хуур гоё зогорч яана гэд тоглолдог. Тэгээд тоглохдоо бид нар энэ хилэн дээр нь одоо ингээд өөрчлөлт оруулаад энэ хилийн тавгардаад их баг болгоод хинээсээ илүү дуурч яана гэж уралддаг байсан гэж ярьд юм лээ. Бүр гөрчүүлээ ярьж байгаа бол ингэж уралдахдаа энэ хэрийг ултаагаан зэрэг одоо түүхэл юм да. Ингээд энэ шанааны хаарын юунаас ингэж байгаа зөвөр гişэрэж байгаа. Энэ дээр наагаа том баг болгоод ингээд авээ зүг нь өөрчлөлт. Ингээд хүртэл хоорондоо өрсөлдөг байсан гэж ярьдээ. Манай тэнд болохоор одоо цайны зам гэж ярьдаг шиг манай тэр будаа зам гэж одоо нэг Бээжингээс ингэ явсан зам байдаг гойшин гарсан юм хуучны чимэн жингийн зов явдаг. Тийм учраас дээр үед энэ улс гэж одоо сайны жүнз гэж ийм одоо хайрцаг байсан юм. Тийм учраас энэ бас арай олдсон гайг байсан учраас манай тентгийнхаа ер нь хийдэг байсан. Тэгээд сүүлдээ энэ олдхон болонгот нөгөө эмэгт улсуудын үсний шүүр гэж юмны хоёр талын юм гатгай боруулсаар сүүлийн үеийг нь хийгдэжсэн. Тэр үл их богинохон иймэрхүү наривтар доо ийм хуурууд хийгдэжсэн. Одоо бол яг энэ улс олдож ил байна. Тэгээд олдоол ингээл хийж ил байна. Тэ. Би одоо Баянгов сумынхаа соёлын төвд Монгол Угсаатай хэл үүрстэй холбооны танк манаас агуулсан. Тэгээд соёлын төвөнд хамтраад одоо хүүхдүүдийн бэлдээд эхэлж байгаа. Одоо байдлаар нэг 21 хүүхэдтэй ажиллагаагаа эхлээд явж байна. Тэгээд дараа нь болохоор би юунд орно? Ерөнхий улсын сургуулийн тэр технологийн хичээл дээр энэ хулсан уурыг яаж хийдэг талын технологийн хичээлийн бол одоо би өөрөө гардаж энэ одоо сургууль 9 сарын сургууль эхлэхдээ зэрэг хүүхдүүдэд зааж сурна гэсэн тийм бодолтой байна да. За үнэхээр сайхан байна. Дараа урдаг ширсэн сайхан гэн малайх архны таашаахнахаа үрт хоёр дахь шилдэ баярлж байна би. Үнэхээр сайхан байна. Манай хамт олон бол үнэхээр сайхан халуун болоод үрдсэн улам одоо хүмүүс нэмэгдэж сонирхогчд маш ихсэн байна. Гадаадын одоо хүмүүс их сонирхож байна. Бид нар тэгээд тэрнээс бол бид нар чадхаараа өөрийнхөө сурсан болгоныг л зааж хичээл иймэрхүү байна да. Тэгээд наадам сайхан болж байна. Энээс хойш одоо Монголынхаа ууламжлалыг дэлхийн нийтэд одоо бас түвэн сурчлахад миний өчүүн хувь нэмэр орох болов уу гэж бодож байна да.